Тэгэхээр та бүхэн энэ өөрсдийнхөө илтгэлийн дагуу улсын хурлаас гарсан тогтоолын хэрэгжилтийг яагаад хэрэгжихгүй байна? Одоо энэ тухай өөрсдөө сайн дураараа араас нь явдаг гэж үүрэггүй мөртлөө тийм үү? Тэд нар та нарт ямар нэгэн хариу хэлдэггүй. Тайлбар шалтгаан тоочдгүй бичиг зачиг явуулсан уу? Тэг би танаа ажилд туслах гэдэг юм л та. За 3 дугаар микрофон. Яг одоо таны нөгөө дурдсан эрүүл аюулгүй орчинд амьдрах хэрэгтэй холбоотой бид нар араас нь гишүүний зөвлөмж явуулсан. Усны асуудал, агаар орчны бохирдол, дотоод орчны стандарт, хотын стандарт, хөрсний бохирдлын асуудлаар хариу ирүүлсэн. Гэхдээ харьж байгаа хариулт нь бол төлөвлөж байна. Одоо бид нар энийг энэ арга хэмжээ авах болно гэдэг байдалтай илүү ирж байна. Энэ үрийн жишээлх юм бол давхартал хийдэл зөрчил байна гэж үзээд тэр 126 хууль захиргааны хэмжээний актад нэмэлт өөрчлөлт оруулаач гэсэн тэр жишээлх юм бол ажил хэрэг болоогүй яваад байгаа. Ядаж засгийн газрын түвшинд хэм хэмжээний актаа энийг тодорхой болох боломжтой юу бол боломжтой. Усны менежментийн асуудал байна. Энийгээ баталчих боломжтой юу бол боломжтой. Хариу бол ирүүлсэн. Тэгтээ төлөвлөж байна, бэлтгэж байна, зохион байгуулнаа гэдэг ийм байдалтай хариу ирүүлсэн болохыг танилцуулъя.